want a try. For this, you have a unique pull-on one. One is 저한테 яг хөгжим сонсох шиг амархан. Гэхдээ ер нь яагаад метод хөгжим гэж болохгүй гэж. Тэгэхээр хэрвээ математикаар хөгжим захах юм бол хөгжмийн нотуудыг үүсгэх хэрэгтэй. Нотууд гэдэг чинь ер нь бол баг хөгжмийн атомууд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яаж тэр атомуудыг математикаар хэлэх вэ? Хэрвээ тоонуудын хувьд ахны тоо гэдэг чинь тоонуудын атом юм бол хөгжмийн атом нот гэдэг шиг анхны тоонууд яг хөгжмийн нот шиг гэсэн үг. Яг 2 нь доо 3 нь ре үл 4 яа 4 чи 2-ыг хүрчих 2. За 4 дахлах 5 ми 6 гэдэг чи 2-ыг хүрчих 3. Тэгэхээр чи 6 хэрвээ би 2 ба 3-ыг зэрэг тоглох буюу доорын 2 зэрэг тоглогдно гэсэн. Хэрвээ энийг тэр чигт нь тоонуудыг дуулуулж үзүүл яа. Тэмээг хатан ганцлуулгатай тэр нь ахны тоонууд өсөх тусмаа илүү татамжтай нотод болно. Гэхдээ яг хэдэн гэрцээс эхлэх вэ? Хүн ер нь яг хэдэн гэрцэг сонсч чаддаг юм бэ? 20-с 20 мянган гэрц. Тэгвэл хамгийн бага гэрцээс нь эхэлж үзье. 20 гэрц дээр 2 сонсогдох хэрэгтэй гэсэн. Юусс голлайнда. Ясахас. Өөр дортчлоо. Добр ажиллагаач байлаа. Магадгүй эхлэхийн 2 гэж төвшөлсөн болов. Хэцүү гэж үзсэн. Ижил багтаа. Хоёр цогоос эхлэхэд ялгаа гарцаа. Энд малгай манай юм гэсэн шиг байна. Хамгийн их бас бол юм да. Их сайн сонсгохгүй. Ер нь яг хит байвал болох юм. Хөгжмийн төгөлдөр хуурын хамгийн бага. Чи бодтоо тоонууд дуулаад байж юм бэ? Тэр ингэсэн заяа. Хөгжим гэдэг чинь нотод багш тийм. Нотод гэж атом гэдэг. Хөгжмийн атом. Харин математикийн атомууд болохоор анхны тоон.
Тэр анхны тоо болгонд нэг за чи зүгээр сонс заяа. За, болчих. Тэнцэн байдаг шүү дээ. Юу хазар өгөөд. Шууд ингээ бүлч. Гэсэн чи амд шиг хиймэл. Тэр замаас ингээ дөндөө барих. Хиймэл гэсэн юм аа. Бичиг гэдэг. Юу нэвшдэг? Бисэн дээр балаагаа л ямарэ. Чүгүнфиг зэмсэг орлуулт юм байна. Би төгөлдөр ороо оруулах гэж. Яг үндэ хаанаас эхлэх нь чухал биш юм шүү. Ер нь л нэг ижлэн сонсогдоод шүү. Яг юм хайр клипээс сонсдог. Харин тийм хоорондох зайн чухал юм шүү. Нот хоорондох зайн яг ижлэн байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн нэг юм чи дан. Чи төгөлдөр өөрөө бодлоо. Хэрвээ төгөлдөр хуур гой дуурах байсан бол чи дараалал дараад хахад гой дуурах байсан. Чи тэгдэггүй шүү. Энэ тийм арай өөр зайтайгаар дардсан шүү. Төгөлдөр хуур яагаад гой сонсогддог юм бэ? Сумраа. Тэвээ. Яа. Ашиг. Чи математик дургүй юу? Зүгээр ямар жоо ятаргаад шүү дээ. Чи ихтэй өгчөн сонсох дуртай юу? Аха. Тэгвэл наад ярих нь нийлбэрийг харцаа юм. За. Ийм. За. Зүгээр тооноор дуурч байгаа. Та тэгээ өгчөн. Ойлгож байна уу? Та ингэж сонсогдно.